Азийн шилдэг нохой шалгаруулах ТV аврах тэмцээнд Монгол банхаар 8 төрөлд амжилттай оролцож түүхэн амжилт бүтээгээд иржээ. За Филиппин улсын Манила хотод болсон тус тэмцээнд 40 гаруй үйлдвэрийн 600 гаруй нохой оролцсноос Монгол банхаар шүүгчдийн төдийгүй бусад улсын нохой үржүүлэгчдийн сонирхлыг ихэд татсан байна. Тус тэмцээнд Монгол улсаас 3 нохой явснаас Мянган найз Дэмүүл нэртэй 2 настай банхаар амжилттай оролцоод ирлээ. Гялалцсан хар ус, сагилгар сүүл, өргөн хүлгээд харахад л сүр жавхаа мэдрэгдэх энэ банхрыг Мянган найз Дэмүүл гэдэг. Тэрээр төрхтөөл Монгол улсаа төлөөлж шилдэг нохойны тэмцээнд оролцохоор бэлтгэгдсэн гэхэд болох юм. Дэмүүлийн аав болох Хангард банхар мөн тэмцээнд амжилттай оролцож байжээ. За харин Мянган найз Дэмүүл банхар Филиппин улсын аврах цол хүртэж мөн өөрийн ангиллын бүлгийн аврагуулсан амжилт үзүүллээ. Яг рингэн дээр гараад ирэнгүүт уугасаа тэр зааланд байгаа бүх хүний анхаарлыг татаад эхэлсэн. Яагаад гэвэл би өөрөө рингний гаднаас үзэж байгаа. Миний хажууд тухайн тэмцээнийг шүүж байгаа шүүгч нар маш их ирж энэ нөгөө Монгол банк руу гэдэг. Тэгээд бусад улсын оролцогч нар хүртэл одоо нохойтой ингээ хажуугаар гарахтаа вау гэл ингээ айгүй гоё дуу алдаа тий. За тэгээд яг ингээ рингэнд ороод шүүгж явах явцад шүүгч нар ингээ богинохон боломж ашиглаад гэс хэлж байгаа штэ. Маш гоё шүү. Үнэхээр сайхан нохой шүү гэл. За хоёр шүүгч надад бүр тусгаалan ийм гоё нохой тий урд нь үзээгүй маш гоё нохой байна. Тэгээд ийм гоё нохой шүүсэндээ маш сэтгэл хангалуун байна гэсэн яриа өрнүүлсэн. Тэмцээний үеэр манай улсын баг Монгол гэр засаж банхар үйлдвэрийн түүх, онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулан үндэсний хувьцаар гоён оролцжээ. За энэ удаагийн тэмцээнээр Монгол банхрын ур чадвар, төвчээр, гадаад орчинд дасан зохицох чадварыг баталж дэлхийд Монгол банхрын нэрийг цорайтуулж чадлаа. Яг нь Дэмүүлийг авч үлддэг жил уугасаа би 12 гүлэг шилж үлдээсэн. Одоо 12 гүлгөө маш гоё сайн хотууд болно гэж бодож итэл нөгөө Бутганы хаан ирээд одоо Монголоос 5 охин 5 ир ингээд гүлэг авах шаардлага гэд тулгараа тэр үе чинь нөгөө наадмын үе байсан учраас гүлэг айгу ховор бараг л одоо улсынхаа нэрийг бодоод гэх юм одоо сайн 10 гүлгөө өгөө явуулж исэн. Тэгээ тэр 12 гүлгнөөс Дэмүүл тайж гээд 2 гүлэг үлдсэний тайж маань Монгол улстай маш амжилттай тэмцээн уралдаанд орж байгаа. А Дэмүүлийн хувьд бол одоо битүү байж хаад анхны тэмцээн Азийн аврагт ороод сайхан амжилттай ороод ирсэн. Анх удаага Азийн аврагт оролцож байгаа ч ийм өндөр амжилт үзүүлсэн нь олон улсын төлөөлөгчдийн анхаарлыг татаж Монгол банхрыг сонирхох хандлагыг нэмэгдүүлжээ. Энэ нь Монгол банхрыг дэлхийд бүртгүүлэх зорилгод чухлаар нөлөөлөх томоохон амжилт юм а.